Дүүх бичигдэж эхэлсэн цагаас л бидний дэрэгдэх сар одоо хүртэл нууцлаг хэвээр л байна. Шинжлэх ухаанаар сарны үүсэл, ёр бусын тойрог, дэлхийн хоорондох зай, царны нэгтгэл болон бүтцэд хараахан бүрэн тайлбар олоогүй л байгаа. Гэхдээ эдгээр асуултаас заримд нь эрдэмтэд хариулж байгаач бүгдэд нь биш. Харин энэ бүх асуултанд хариулж чадах ганцхан онол байгаа нь харийн хин нэгэн сарыг бидэнд авчирсан. Учир бүтүүлэх хэрэг дуртай бол манай чаналыг subscribe хийгээрэй. Тэгэхээр бүгдээрээ эхнээс нь эхлэе. Сарыг үргэлж тэнгэрт дэлхийдээ хамт байснаар залгасан. Гэхдээ эрдэмтэд яг та хэрхэн үүссэн дээр хариу байхгүй болоод ирэхээр олон төрлийн онол дэвшүүлж эхэлнэ. Эрдэмтдээс гарсан эхний онол бол The Capture Theory юм. Энэхүү онол дээр сар сансарт хөвж байгаад дэлхийн тойрог зам датагдан орж ирсэн гэх санаа. Гэхдээ магадлалын хувьд энэ боломжгүй. Өөр нэг онол нь Accretion Theory. Энэхүү онолын дагуу нарны аймаг дөнгөж бүрлдэж байх үед сар дэлхийн хоёрны ижил тоосонцор үүлнээс үүссэн гэж үздэг. Гэхдээ яг адилхан үүссэн бол сар дэлхий шиг адил төмөр цөмтэй байх ёстой. Бас дэлхий шиг иргэн. Гэхдээ тэгдэггүй. Тэгэхээр энэ хоёр онол худлаа болж таарч байна. Diffusion Theory бол хагарлын онол дээр хэсэг хугацаанд нэлээд тархсан. Энэ онол дээр дэлхий маш хурцтай эргэлдэж байх үед дэлхийгээс нэгэн хэсэг сансар руу тасарч сарыг бий болгосон гэж үздэг. Гэхдээ энэхүү онол дээр эргэлзүүлэх зүйл гарч ирж байгаа нь сарны чулуулгыг шинжилж үзэхэд далайн ёроолоос олдсон чулуулгаас урт настайг олж тогтоосон. Тэгэхээр худлаа болж таарч байна. Эдгээр онолуудаас хамгийн алдартай нь Giant Impact Theory юм. Энэхүү онолын дагуу бол ангарах шиг томоохон гариг дэлхийдээ мөргөлдөж, мөргөлдөөнөөс цацарсан үртцэс сарыг бүтээсэн гэж үздэг. Тэгэхээр яг ингэж бүтээн гэдэг цаг хугацааны хувьд маш төгс байх шаардлагатайгаас гадна боломжтой магадлалыг тооцоолох бараг боломжгүй. Харин сүүлийн үед гарсан онол дээр эдгээр бүх онолыг тусгасан байдаг. Энэхүү онолын дагуу 4.5 тэрбум жилийн өмнө дэлхийдээ томоохон биет мөргөлдсөн бөгөөд мөргөлдөөнөөс Synestia гэх мананцаар цацарсан. Мананцар маш хүчтэй эргэлзсэний үр дүнд тоорус хэлбэрийг үүсгэсэн гэсэн байдаг. Эрдэмтэд эдгээр олон онолуудыг дэвшүүлж байгаач бидэнд сар хэрхэн үүссэн тал дээр баттай баримт байхгүй. Ингээд эрдэмтэд учрыг тайлбарлахаар шийдэн сарны чулуулгаас дээж авч шинжилж үзэхэд эсэргээрээ илүү олон асуултууд урган гарч ирсэн. 1969 онд сарн дээр газардсанаас хойш сарны чулуулга хөрсний дээжүүдийг дэлхий дээр авчран судалж үзэхэд маш хачиргалтай үр дүн гарсан. Дэлхий дээр хамгийн залуу чулуулга дэлхийн гадарга дээр гүнлүүгээ явах тусам олон жилийн насжилттай чулуулга олох боломжтой. Харин сарны гадарга дээр хамгийн хачиргалтай нь насжилттай чулуулга гадарга дээрээ гүнлүүгээ явхад шин чулуулга олж байсан. Энэ нь эсэргээрээ харчихсан гэсэн үг. Дэлхий дээр ийм үзэгдэл харахыг хүсвэл хүний оролцоотой газрыг өрөмдөж ухаж байж л харах боломжтой. Түүнчлэн ердийн гариг бүтц цөмрүүгээ илүү нэгт хатуу материалтай, мөн гадаргуу нь илүү хөнгөн нэгтаршилтай байдаг. Харин сарн дээр бас л эсэргээрээ. Яагаад гэдгийг хинж тайлбарлаж чадахгүй байгаа. Сарны гадарга дээр хэдэн тэрбум жилийн турш үүссэн солирын тогоонуудыг харж болно. Мэдээж таамагласнаар эдгээр тогоонууд өөрөөр хугацаанд үүссэн байх гэж бодож магадгүй. Хачиргалтай нь бүгдээрээ нэг цагт ор үүссэн. Дүүнчлэн сарны тоосон цар их сонин. Хэрвээ хэдэн тэрбум жилийн өмнө болсон мөргөлдөөний үр дүнд сарны тоосон цар бий болсон юм бол яагаад сарны чулуулгууд өөр химийн найрлагатай байд юм бол? Сарн дээр ямар ч соронзон орн байхгүй. Гэсэн ч сарны чулуулга маш хүчтэй соронцлогдсон байдаг. Дэлхий 4.6 тэрбум жилийн настай. Харин дэлхийгээс олдсон хамгийн эртний чулуулга арай залуухан. Харин сар бол их хачин. Сарны чулуулга нарны аймаг дөнгөж бүрлдэж байх үеийн настайгаас гадна зарим нь энээс ч урт настай. Түүнчлэн байгалаас олдох боломжгүй зөвхөн хүний оролцоотой бүтээгдэх уран, Нептун сарн дээрээс олдсон. Дэлхий дээр ховорхон олддог титан, хором, циркон нь сарн дээр маш илбэг байдаг. Тэгэхээр хэрвээ сар дэлхий хамтдаа үүссэн бол яагаад ийм их зөрүүтэй байгаа юм бол? Түүнчлэн хэрвээ юунд живдэрхгүй бат бөх зүйл хий гэвэл эдгээр материалуудыг хэрэглэх хэрэгтэй. Хэрвээ сар хөндөй дотор нь бүтээн байгуулалт байгаа гэж үзвэл сарн дээрх солирын тогоонууд солирын хэмжээнээс үл хамааран ижил хэмжээний гүнтэй байгааг тайлбарлах боломжтой болж байна.
Яг л эвдэршгүй төмөр бүрхүүлтэй мэт. Командрын модель руу буцаж ирснийхэн дараа Аполло 12 хөлгийн багийнхан сансрын гадарга руу зориудаар сансрын явгчаа мөргөлдүүлсэн. Ингээд гинтийн зүйлч тохиолдсон. Газар хөдлөлтийн хэмжүүрт сар яг л хонх шиг дугарч нэг цаг гаруй цойротож харуулсан. Аполло 13-ийн үеэр илүү хүнд биет гадаргуу дээр мөргөлдүүлэхэд сар 3 цаг гаруй дугарч жижиргээ 32 км-ийн гүнд хүрсэн байдаг. Харин дэлхий дээр ийм зүйл тохиолддоггүй. Дэлхий дээрх жижиргээ нэгтрэлээс хамаарч хэдэн минут л үргэлжилдэг. Төв рүүгээ явах тусам жижиргээ улам удаашардаг. Харин сарны гүнлүү жижиргээ 60 км-ийн цаг хүртэл хурдсаж, үүгээрээ дотоод хэсэгт нэгтрэл багтай эсвэл томоохон хөндөй байж болохыг харуулсан. Сарны нэгтрэлийг тайлбарлах ихээхэн учир бүтүүлэг. Сар дэлхийн 4.1 хэмжээтэйч зөвхөн 1% л нэгтрэлтэй. Хэрвээ сар хөндөй гэсэн онолыг дусгавал тайлбарлахад илүү ойлгомжтой болно. Түүнчлэн сарыг сар гэхээсээ илүү гариг шиг. Нарны амьгт 4.1 хэмжээтэй ийм том сар байдаггүй. Мөн сар байх ёстойгоос дэлхийд хамаагүй ойрхон байдаг. Түүнчлэн дэлхий сарны тойрог төгс хэмжээтэй нэг хачирхалтай. Бид хаанаас ч ийм зүйл харах боломжгүй. Сар яг л нартай адил хэмжээтэй тэнгэрт харагдаж байгаад нар хэртэлтийг харах боломжийг олгож байна. Дэлхийн нар хоорондын зай сарнаас 400 дахин хол, харин нар сарнаас 400 дахин том байгаа нь маш гайхалтай. Мэдээж нь давхцал байж болно. Гэхдээ хэд олон давхцлууд бий болоод ирэхээр бид илүү нээлттэйгээр имийг харах хэрэгтэй болно. 1970 он зөвлөлтийн хоёр эрдэмтэн бүх нотлохой баримтууд болон эдгээр давхцлыг судалж үзээд сар зөвхөн хөндөй байгаа зогсохгүй, харин алс холоос ирсэн хөлөг гэж дүгнсэн. Тэгэхээр эндээс асуулт гарч иж байгаа нь хэн сарыг бүтээсэн бэ? Дэлхий дээрх бүх соёл иргэншилд сарны талаарх түүх байдаг. Түүх улам эртнийх болоод ирэхээр сарны тухай түүх цөөхөн дурддагддаг. Хэрвээ хангалттай гүн эртний түүх судлавал сар тэнгэрт гарч ирсэн түүх яригдаж эхэлнэ. Манай эртний өмнөх 5 дугаар зуунд Ром Грекийн зохиолчид Проселенос гэж нэрлэгддэг Аркадийн хүмүүсийн талаар хэлэхдээ эдгээр хүмүүс сар тэнгэрт гарч ирэхээс өмнө амьдардаг байсан гэсэн. Харин дэлхийн нөгөө талд Бали улсын эртний Тиванакугийн соёл иргэншилд сар огт байгаагүй. Сар 11,500-аас 13,000 жилийн өмнө ирсэн гэж хэлсэн байдаг. Энэ нь бидний дурдж байсан Younger Dryas болох нүсэр үертэй холбогдож байна. Энэ хугацаанд маш олон учир бүтүүлэг нууцлаг зүйл болж байсан таамаглалууч бий. Харин одоо Африкийн зуулуугийн домогт сар хөндөй бөгөөд гүрвлэн хүмүүс сарыг бүтээж ялангуяа ах トゥ бурхад сарыг тойрог замд оруулсан гэдэгт итгэдэг. Энэхүү таамаг нь сүмрэнчүүдийн домогтой төстэй. Үүнд Энки, Элил гэх ах トゥ хоёр бурхад бидний мэдхээр Анунаки хүн төрлөختнийг бүтээсэн гэж гардаг. Харин одоо зуулуугийн домогт дурдсанаар сар ирэхээс өмнө дэлхийн уур амьсгал тис өөр байсан бөгөөд дэлхийд ямар ч улирал байхгүй, өтгөн манантай байсан гэдэг. Бидний мэдхээр сар дэлхийн уур амьсгалыг докторжуулдаг. Сарны таталцал байхгүй бол дэлхийн тэнхлэг анхаж, улирал солигддгүй, далайн түрлэг гэж байхгүй, цаг агарын эрсдэс уур амьсгалд хүргэнэ. Сар байгаа болохоор л дэлхий дээрх амьдрал цэцэглэн хөгжих боломжийг олгосон. Зулуучуудыг үзэж байгаагаар агаарт байсан өтгөн манан уур газарт бууж асар их хэмжээний үер буусан гэдэг. Энэ нь яг л Younger Dryas-ыг дүрсэлж байна. Түүнчлэн эдгээр эртний соёл иргэншлүүд нэг нэгэнтэйгээ холбогдсон мэтэл адил түүхийг хүүрнэж байна. Түүнчлэн зуулуу дээр сар ирэхэд төрлөг өөрчлөгдөж, уур амьсгалыг докторжуулсан гэж өгүүлдэг. Харин бид шинжлэх ухаанаар өнгөрсөн 100 жилдэл үүнийг олж нээсэн. Ингээд бүх сарны талаарх хачирхалтай домгууд болон давхцлууд биднийг сар хөндөй болон харин хөгжингүй оюун ухаантай хэн нэгэн бүтээж байрлуулсан гэх онол дээр авчирч байна. Мэдээж давхцлууд бол нотлогоо биш. Эдгээр домгууд ч гэсэн нотлогоо болохгүй. Тэгэхээр бид сүүлийн үед сарн дээр юу болж байгаа тал дээр илүү дэлгэрэнгүй баттай нотлогоонууд хэрэгтэй болно. Бидний азар бидэнд байгаа. Шинжлэх ухаанд бидэнд сар бол амьдралгүй. Тэнд ямар ч агаар мандал байхгүй. Хэдэн сая жилийн турш газар хөдлөлтийн идэвхжүүлэлтгүй цөмөн хөрсөн хүйтэн газар гэж хэлсэн.
Гэсэн ч өхмөл газар гэхэд итгэмээргүй олон юр бусын зүйл болж байх юм. 1971 оны 3 сарын 7-нд сарны гадарга дээр усны уур гэмээр манан 100 гаруй хавтгай дөрвөлжин талбайд барагцаалаад 14 цагийн турш үзэгдээд алгуулсан. Агаар мандалгүй сарн дээр ийм зүйл байх боломжгүй. Бүр ингээд болоогүй 6 одоо орон судлаач нар өнгөрсөн хэдэн зууны турш Плото хэмээх гэрэлтдэг манан шиг зүйл гарч ирж байгааг тэмдэглэн үлдээсэн байдаг. Мөн сарн дээр ямар нэгэн төрлийн машин эсвэл төхөөрөмж явсан гэмээр мөр хаасаагүй байдаг. Шинжээчид чулуу гэж хэлж байгаач чулуу довын өөдөө өгсөж яаж уруудаж явна гэж. Аристотелийн үеэс эхлэн одоо орон судлаачид сарн дээр хачирхалтай гэрэл олж илрүүлсэн. Энэ гэрэл энгийн хүний нүдэнд одоо хүртэл харагддаг. НАСА-гийн мэдгдснээр 1540 оноос 1967 оны хооронд сарн дээр 570 ийм гэрэл үзэгдсэн гэж мэдээлсэн. Одоо хүртэл ямар ч хариу тайлбар байхгүй байгаа. 1992 онд сарны баруун хэсэгт орших Аристарх хэмээх солирын тогооноос цэнхэр өнгийн гэрэл гарч байгааг зурганд болгосон. Үүнийг цэнхэр эрдэнэ гэж нэрлэдэг. Энэхүү хачирхалтай гэрэл хэдэн жил тутамд үзэгддэг. Зарим хүмүүс үүнийг эрчим хүчний үйлдвэрийн фьюжн реактор гэж таамаглаж байгаа. Тэгэхээр учир битүүлэг манан болон гэрэл ойр ойрхон болоод ирэхээр өөрийн гэсэн нэршилтэйж болсон байдаг. Үүнийг transient lunar phenomena болох сарны төр зүрийн үзэгдэл гэж нэрлэдэг. Гэхдээ эндээс бүр хачирхалтай зүйл гарч ирсэн нь сарны гадарга дээр нэгэн төрлийн бүтээн байгууламж байгааг олж тогтоосон. Тэнд хэдэн метр өндөр цамхаг, пирамид, тэгш хэмтэй байгууламжууд байсан бөгөөд зургуудыг одоо орон судлаач, сонирхогчид, тэрж байтугай сансрын нисгэгчид өөрсдөө авсан байдаг. Гэхдээ эндээс нэг хачирхал төрүүлэн зүйл байгаа. Яагаад бид одоо хүртэл сар руу буцаж явахгүй байгаа юм бол? Агаарын цэргийн хүчний техникчээр ажиллаж байсан түрүүвч Карл Волф нь нэг удаа сансрын хиймэл дагуулаас авсан зураг дамжуулах төхөөрөмжийг засварлаж байхдаа сарн дээрх барилга байгууламжийн бааз байгаа зургийг харснаа хэлсэн байдаг. Тэрээр хэлэхдээ НАСА-гаас эдгээр байгууламжийн талаар мэдээлэл хийн гэж догдолж хүлээж байснаа дурдсан байдаг. Гэхдээ мэдээж НАСА мэдээлэл хийгээгүй. Эдгээр зураг НАСА-гаас нэлийн их үед олон нийтэд цацагдсан. Эндээс сүүдрийг нь харахад хэр нүсэр байгууламж байгааг олж харж болохоор байна. Гэхдээ илүү дэлгэрэнгүй судалж мэдээ гэхээр зургнууд ор мөргүй алга болсон. Ерөнхийдөө л ийм зураг хизээч байгаагүй болж таарсан. Сарн дээр газардсаны дараа Аполло 11 хөлгийн багийнхан шоконд орохоор зүйлдээ учирснаа хэлсэн байдаг. Сансрын нисгэгч нар дэлхийд буцаж ирснийхаа дараа хийсэн ярилцлагыг харуул эдгээр залуучууд түүхэнд бичигдэх зүйл хийсэн гэхээсээ илүү амьдрал нь тэр чигээр нь өөрчлөх зүйлдээ учирсан мэт харагдаж байна. It's a beginning of a new age. Аполло 11 хөлгийн багийнхан гунигтай айж төгшсөн эсвэл бүр сэтгэл готролд орсон мэт харагдаж байна. Бид сар руу буцаж явахгүй байгаа өөр шалтгаан байгаа юу? Аполлогийн даалгавраар зөвхөн эртний соёл иргэншлийнхэн мэддэг байсан тэрхүү нууцыг мэдсэн байх боломжтой юу? Сар бол бидний харж байгаа шиг эсвэл бидэнд хэлсэн шиг биш. Сар дотроо хөндөй, өндөр дэвшилтэд харийн соёл иргэншил хаах болоос дэлхийн тойрог замд оруулсан. Энэ онлон танд илүү ойр дөхөм сонсогдож байна уу? Шинжлэх ухаанд хөндөй сар нь сансрын хөлөг гэх онол дээр ямар тайлбар өгөх байсан бол? Тэгэхээр сарны үүсэл одоо хүртэл тодорхойгүй хэвээр. Томоохон цохилтын улмаас дэлхийн дээд мантий салж сар үүссэн гэж байгаа. Манти цөмөөс бага нэгтршилтэй болохоор сарны нэгтрэлийг тайлбарлана гэсэн. Гэхдээ энэхүү онол дэмж олон хүн хүлээн зөвшөөрдөггүй. Дараа нь Торус гэх эргүүлгэнээс сар дэлхий үүссэн гэх онол байж болохч нэгтрлийн зүрх тайлбарлахгүй байгаа. Шинжээчид сар яг л хон шиг дугарч байгаа нь бага нэгтршилтэй, сарны чулуу бага устай байгаа болохоор жижигээ илүү хол дамждаг гэсэн. Батлагдаагүйч энэ онол нь боломжтой. Тэгвэл төгс нарны хэртэлтэй яах вэ? Шинжлэх ухаанчид нар хэртэлтийг төгс биш хэмжээтэй гэдгийг баталсан. Тэглээд сар жил ирэх тусам дэлхийгээс холдож байгаа болохоор уулмалд төгс бус болж байгаа. Сар хэдэн тэрбум жилийн өмнө бүрэлдэж 14 мянган жилийн өмнө ирсэн байх боломжтой.
Харин насагийн газар хөдлөлтийн ажиглалтаар сар хөндөй биш гэсэн ч энэ таамаг хэвээр л байгаа. Сар битгий хэл дэлхийн төвд юу байгааг бид сайн мэдэхгүй. NASA мөн саран дээрх байгууламж их сүүдэр эсвэл хий зүйл тэдгээр гэрлэнүүд солирын цохилтоос үүссэн гадаргуу дээрх шилэн зүйл ойлтоос үүдэлтэй гэж тайлбарласан байдаг. Тэгэхээр сар хөндөй гэхээр галзуу мэт сонсогдож байж магадгүй ч саран дээр тоолошгүй олон учир бүтээлэг зүйл гарсаар л байгаа. Эдгээр зүйлд бүрэн тайлбар байхгүй байгаач тайлбарууд гарсаар л байгаа. Харин тайлбаруудад шүүмжлэгч нар ч гэсэн гарч ирж байгаа. Гэхдээ бид юмд шүүмжтэй хандхаасаа илүү жоохон ч гэсэн нээлттэй өнцгөөс харахад гэмгүй. Бидний мэдхгүй эсвэл тайлбарлах боломжгүй зүйлс хаасаагүй байгаа. Харин энэ сэдв дээр засгийн газар эсвэл холбогдох агентлагууд олон нийтэд ил болж байгаа зураг дээр шүүлтүр хийж хэлж байгаа үгээ цэгнэж байгаа нь хардах сэтгэлийг төрүүлж байна. Тэгэхээр хэрвээ сар хөндөй биш эсвэл ямар нэгэн төрлийн харийн зүйл болоогүй гэдгийг батлахыг хүсвэл бидэнд сар руу хүрч чадах эрх мэдэлтэй нөөц бололцоотой хүмүүсээс хүсэх зүйл байна. Батлаад өгөөч. Өнөөдрийн дугаартай хамт байсанд баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.